Өнөөдөр би их хүн алтан саванда амбагтаж аманда майн шивнэж суух ээж хүн. Эмэгтэй хүн гэдэг ижидээ үрдээ ихэн эр хүнд ханин байдгаараа ертөнцийн төв байж мэднэ. Эсвэл энэ бүхнийг өөртөө багтаасандаа өөрөө ч ертөнц байж мэднэ. Тийм болохоор үргэс ихтэй орчлонгийн өнгө сайтай цэцэг бүхнийг хүсвч өрөвдөөд тасдаж чадахгүй үрээсээ ирээсээ горддог биз. Цэцэг усгүй өгдөг бол цэрэг дайнд өргөддөг бол ээж хүн гэдэг үрийн төлөө өдөр бүр үхэж өглийг өдөр бүр өнжөөдөг байна. Тийм байхад өөрийнхөө хүүхдээс уучлалт хүсэх их хүн өрөвдөлтэй. ертөнц дээр үрдээ уучлагдсан их хүн гэж байдаггүй юм шүү дээ. Энд чинь өрн уучлдаг хорвоо биш. Их хүн эмэгтэй хүнд битгий хатуурхаарай. Би хоёр бурхан ярилцаж суухыг олонтоо харж байлаа. Чи ч гэсэн бишгүй харна. Төрхийн үнэнг чамаар үхэхийн үнэнг өөрөөрөө нотолж, үеийн чинь үрийг цагаатгаж, үрийнхээ төлөө үүр цайлгаж суух тэр бурхныг харна. Чиний төлөө нэг бурхан нөгөөгөөсөө гуйлга гуйж, чиний төлөө хоёр бурхан хоорондоо ярьж, уйлж суугаан тэр. Тиймээс их хүнийг битгий загна, эмэгтэй хүнийг битгий хараа. Зарим нэгэнд нь харааж загнах байтугай харж сууганч алга. Амьдралын явдал учрын эремд нэхэгдэж, юун сайн, юун муу гэдгийг тунгааж амжаагүй байхад чинь чиний бурхан Тэнгэрийн бурхандаа бодож гоо. Дэлхийгээ дэрлээд унсан хойно нь чулууг нь хичнээн тэврээдч яах вүлээ? Амьдд нь хайрал. Амьдд нь. Их хүнийг, эмэгтэй хүнийг ширүүлж харахгүй гэхээсээ ч инээж яв. Лааны тос шиг урсаад өнгөрөх цаг хугацааг нь жамаас нь эрт бөө бөхөө. Цагийн цөөн хүний муу танигдахад чамд үлдэх цор ганц хүн бол чиний ижээ. Насаа хурааж буй бие нүгүй болсон ч амьдтай өргөсөн цацлын сүн үлмийг чинь бат оршоо. Хүйтэн хорвоо хаалгацсан хоо хааж хүн бүхэн чиний эсрэг болоход анх амлуулсан ангир уург нь аминд чинь дахиад нэг орно. Ээж химээх алдар дээр өөр ямар ч зүүсгэл зүгээд хэрэггүй. Угаас ээж гэдэг алдрыг давж гарах одон бололт амжилт шагналцал гавья гэж хаанч байдаггүй юм. Бүсгүй хүнийг бүтэн